Тэгт 140 мянган хүүхэд. Ихтэй сургуулиудад 160 мянган хүүхэд. Монгол хүн бүрийн бараг 3/1 нь орж байна. Миний мөрөөдөл бол мэдснээ бодсноо хүнтэй хуваалцах. Ер нь хүнд юм мэдхэд нь туслах гэсэн ийм мөрөөдөл байдаг. Тэгээд миний мөрөөдөл бол монголчууд улам олуулаа болох ёстой гэсэн ийм мөрөөдөлтэй явж байгаа. Та бүхэн бүгдээрээ ийм мөрөөдөл чинь зорилго болоод биелүүлэхийн төлөө явах ёстой. За. Та одоо дөнгөсөө Монголын бахархлын талаар ярьлаа. Тэгээд таны бахархал одоо юу вэ? Сая би яриад өнгөрсөн. Одоо та бүхэн яриад өнгөрсөн сэдвүүдийг яриад байна шүү дээ. Тэгэхээр миний бахархал бол монгол хүн болж төрснөөрөө би бахархдаг. Эх орноороо бахархдаг, газар нутгаараа, соёл зан заншлаараа, түүхээрээ би ирээдүгээрээ бахархдаг, тийм ээ. Тэгээд энэ бахархал гэдэг бол айл бүхэнд байдаг. Хажуудаа байгаа сайн эгчээрээ, сайн ахаараа, сайн ааваараа бахархаж явах хэрэгтэй. Лавгцэн гэдэг. Тэгээд та дөнгөс Монголын бахархлын тухай ярьсан. Тэгээд Улаанбаатарын бахархал, аймгийн бахархал, одоо сумын бахархал гэж яг юу юм бэ? Яг үнэ. Улаанбаатарын бахархал гэвэл юу байх вэ? Манай одоо Сүхбаатарын талбаач гэдэг юм уу, тийм ээ? Улаанбаатарын бахархал гэвэл тэр одоо Чингис хааны хөшөө. Улаанбаатарын бахархал гэвэл бүгдээрээ л ярил л дээ. Дүүрэг дээр ийм бахархал байдаг. Хамгийн гол нь бид нар нэг ийм байшин барилгатай холбож бас яриад байна. Би түрүү хамгийн гол нь ирсэн. Та нартай хамт амьдарч байгаа хүмүүсээр бахарх. Улаанбаатарын бахархал одоо энд сууж штэ. Энэ дөрвөн залуу. Медаль аваад ирсэн энэ залуучууд Улаанбаатарын бахархал мөн биз дээ, тийм ээ? Надаахаас төрсэн Улаанбаатарын одоо хороол төрсэн Олимпийн манай авраг Бадар ууган мэдж байгаа Улаанбаатарын зүгээр л хороолны хүүхэд шүү дээ, тийм ээ? Сэрдам Олимпийн мөнгөн медальт бас л хороолд байгаа энэ хүмүүсээрээ бахарх. Улаанбаатарт байгаа сайн дуучдаараа бахарх. Улаанбаатар одоо камертой хамтлагийн болдоор бахарх, тийм үү? Болно үстэй. Эн чинь бол Монголын бахархал мөн биз дээ. Улаанбаатарын бахархал шүү дээ. Яг иймэрхүү байдлаар хүнээр хажуудаа байгаа амьд бахархлаар тэгээ түүнтэй өрсөлдөж болдог тийм бахархал байх явдал бол хамгийн чухал байгаамаа. За ингээд одоо ингээд хичээлийн цаг дуусч байна уу? Одоо цаг ер нь юу болж байна? За одоо 3 минут үлдсэн юм байна. За миний хөө. Товчхон микрофонгүй асуучих болно шүү дээ. Би сонсон. За зүгээр микрофон авцсан байна. За би Цэцэн цуслаар сургуулийн 5 ангийн сурагч байна. Та энэ одоо Монгол орны энэ газар нутгийн нэг одоо гадаадын орны компаниуд одоо ингээд газар ухаж хажууд нэг айл гэрэлэг гэж тэрийг өөр газар нүүдэл суулгаж хийхийг та эрх чөлөө гэж бодож байна Монгол хүний эрх чөлөө. Ер нь бол одоо тэр газар нутгийн тухай гадаадын компаниуд орж ирээд ажиллаад байна, ашиглаад байна гэж яриад байна, тийм ээ. Ер нь энэ төрөлцгөөс явуулж байгаа бодлого энэ бүхэн дээр хяналттай хүн харж яах гэдэг бол хамгийн чухал зүйл. Хамгийн гол юм бол тэр газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүс тэр эрхийг эдлэх ёстой, тийм ээ. Тэр хүмүүсээс асуудаг, тэр хүмүүст тэр одоо ашиглаж байгаа баялаг олдож байгаа зүйл нь эргээд тусдаг, эргээд боловсролдоо хөрөнгө оруулалт болж ирдэг, эргээд Монгол хүндээ хөрөнгө оруулалт болж ирдэг ийм байх ёстой. Бид нар дэлхий дээр амьдарч байгаа учраас мэдээж дэлхийн хүмүүстэй хамт амьдарч хамт улс орноо хөгжүүлэхийн төлөө явах ёстой. За манай нэгтгэл гэдэг ирээдүйд дэлхийд дахинд хүмүүс оюун ухаанаараа дайдаж улс орноо хөгжүүлэх ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр оюунлаг ард түмнийг Монголдо бэлтгэхийн тулд цаашдаа ямар үйл ажиллагаа хийх ёстой болоо? Хамгийн түрүүнд боловсролд хөрөнгө оруулалт хийх ёстой, тийм биз? Олж байгаа мөнгө төгрөг энэ зүйлээ боловсролдоо хөрөнгө оруулалт хийх ёстой. Хүүхдүүд нь ард түмэн өөрсдөө хичээх ёстой. Ер нь хамгийн гол зүйл Монголд одоо ирээдүй юм байна, тийм байна гэж та нар яриад байна. Ер нь Монгол сайхан болоход хэнээс хамаарах вэ? Биднээс хамаарна, өөрсдөөс хамаарна шүү дээ. Ер нь нэг л өдөр та нар аав ээжийн хажуунаас гараад яваад өгөн, тийм биз дээ. Аав ээж чинь чамайг дагаад явахгүй, багш чинь чамайг байнга дагаад явахгүй. Сайн хүн байх, улс орноо сайхан хөгжүүлэх, өнөөдрийн болохгүй байгааг зөв болгох хэнээс хамаарах вэ? Өөрөөс чинь л хамаарна. Өөрийн чинь л гарт байгаа. Ийм учраас л би энэ зүйлүүдийг хэлэх гээд байна. За. Товчхон. Одоо 1 минут үлдсэн байна. Элбэг дорж байгаа энэ таны хичээлийг авч болох уу? Хичээлийг авчуулна гэдэг нь энэнийг ингээд авчиж болно шүү дээ. Хэрвээ та нар энэнийг сонирхож байгаа бол би ингээ гарын өшиг зураад тэгээд та нар энд ингээд принтерлээд ингээд авчиж болно. Энэ би түрүүчийн нөгөө зурсан нодингийн хичээлийнхаа зүйлийг бол арилгаагүй байгаа. Тэгээд эндээс ингээд цаасаар принтерлээд ингээд гараад ирнэ. Хэрвээ сонирхож байгаа бол би чамд өгье. Заа юу. Тэгээд дээр Монгол газар их шороо, энэ соёл зан заншил Монгол хүнгээд түрүү миний хэлсэн энэ бүх зүйл юу болж хөвөрөх вэ? Ер нь бид нар өнөөдөр үндэснийхээ аюулгүй байдал, тусгаар тогтнол маань сайн байх ёстой. Үндэсний аюулгүй байдал мундаг байх ёстой. Тийм биз? Энэ бүхний суурь нь юу?
ерөөсөө Монгол хүн шүү дээ, тийм ээ. Ийм бахархалтай энэ бүх зүйлээрээ бахархаж шинэ бахархлыг төрүүлж чаддаг л ийм л Монгол хүн байгаа. Тэгэхээр бүгдээрээ ийм сайн Монгол хүн болохын төлөө, ийм бахархалтай Монгол хүн болохын төлөө бүгдээрээ хичээх хэрэгтэй хүүхдүүдээ. Өнөөдрийн энэ хичээлд оролцож, надаас асуулт асууж, идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдтэй их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Миний бичээхийг өгч. За ингээд ерөнхийдөө дуусч байна. Тэгээ Монголын бахархалтай холбоотойгоор би зүгээр нэг зүйл хэлэхэд хэрвээ та бүхэн Монголын бахархал гэж өөрсдөө бодож байгаа, Монголын бахархлыг бий болгож байгаа, манай ангид ийм сайн хүүхэд байгаа, манай анги ийм сайн юм хийж байгаа, манай сургууль ийм сайн юм хийж байгаа гэвэл энэ Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын хаягаар энэ утсаар ярьж болно. Тэр одоо бид нар интернет бүгдээрээ хэрэгэлдэг үстэй. Ерөнхийлөгчийн ажилтай холбогдоод орё гэх юм бол тэр захидал тэр президент хэмээн гэдэг рүү явуулж болно. Тэр доотлолт нь тэр президент хэмээн гэдээ орох юм бол миний хийж байгаа өдөр тутмын ажил, тэнд хэлж байгаа үг, тэнд зааж байгаа бүх зүйл тэнд байж байгаа. Ороод бидэнд захиа бичээрэй. Дандаа бүгдээрээ газар бүрээ бахархлаа үржүүлж, бахархлаа бий болгож ингэж амьдраараа гэдгийг та бүхэнд бас хамгийн төгсгөлд нь хэлье гэж ингэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч буюу Монголын бахархал хичээлийн багш Элбэг Доржтанд баярлалаа. За баярлалаа хэлье. За тэгэхээр өнөөдрийн хичээлийг хүүхдүүд үргэлжлүүлэх цааш нь явуулах сонирхол нэлээд байх шиг байна. Тэгэхээр энэ хичээл маань бол бас бүтэн жилийн турш үргэлжлэх байх гэж бодож байна. Тэгээд ингээ магадгүй энэ хичээлд оролцож амжаагүй, үзэж амжаагүй хүүхдүүд хичээлийн 2 дугаар ээлжинд явдаг хүүхдүүд бол дахиад Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2 цагаас энэ хичээлийг үзэж болно. 14 цагаас тийм ээ. За тэгээд гарыг бариад үзье. Та нарыг чи одоо зураг телевизээр сонсоод байсан. За нааш гараад ир. Эрдэнэ бол аргагүй Монгол улсын бахархал болж одоо. За манай Бат цэцэг нааш ир. Энэ хүүхдүүдтэй баяр хүргэе бүгдээрээ. За тойроо тэр талаар хүрээд ир. Тэгээд миний хүүхдүүд та бүхэн энд оролцсон хүүхэд бүхэнд энэ Монголоор зөвхөн монголчууд бахархаж байгаа биш. Монголын тухай, Монголын нууц товчооны тухай, Монголын Чингис хааны тухай Америкийн нэг зохиолж гайхамшигтай бүтээл бичсэн. Тэгээд энэ бүтээл, энэ номыг та бүхэнд энд оролцсон хүүхэд бүхэнд өгнө. Энэ дээр дараа нь үлдэж байгаад надаар гарын үсэг зурвуулж авчулна. За ингээд. За сайн байна залуу. Ахын дүү медаль авч ирсэн. Энэ их мундаг хүүхэд. За нөгөө уудлагын охин шатарчин. За сайн байна. За ийм мундаг энэ хүмүүс бол Монголын бахархал. Би тэгээ сая өөрийнхөө ингэрт явсан би ер нь хүнд юм дурсгах дуртай тэгээд үзгээ дурсхъя. Өөрөө биччихсэн энэ үзгийг дурсхъя. Бат цэцэгтэй алтан медаль авчирсан учраас ингээд алтан үзэг өглөө шүү гэ. За ингээд. За ахын дүү. За ингээд дөрүүлээ. Мундаг байгаараа, улам олон байгаараа Монголын бахархлыг улам олон бий болгоороо. Энэ 4 хүүхэд ингээд алтан медаль авч ийн, мөнгөн медаль авч ийн, аваргуулж ийн. Монголын бүх хүүхдүүд ийм амжилт гаргаж чадах юм бол Монгол орн гэдэг бол дэлхийд яах вэ? Дэлхий бахархдаг орн болно шүү дээ. Тэгээд энэ дэлхий бахархдаг орн болоход нэг алхамжуулсан ойртуулсан энэ хүүхдүүд их баярлалаа. Дахиад нэг баяр хүргэе. За сайн байна хин юм да. За хичээл ирсэн явдал их баярлалаа. За яа. За ингээд хичээл маань өндөрлөсөн шүү дээ. Одоо ингээд телевизийн нэвтрүүлэг энэ төр бүх юм өндөрлсөн байх гэж ингэж бодож байна. Нийт хичээлд оролцсон хүүхдүүдэд болоод энэ жил одоо ерөнхий боловсролын болоод бүх шатны сургалтын